За засгийн газар 4-р сарын 1-ээс өмнө 1 тэрбум хүртэлх $10 зээлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудад тохиролцоонд хүрсэн тухай мэдээллийг үзэгч та бүхэнд мэдсэн баха. За үүний $250 сая $10 нь за Швейцарын Credit Suisse банкнаас Монгол улсын холбогдох дансанд шилжин орж ирсэн талаар мэдээлэл байна. Засгийн газар $250 сая зээл Credit Suisse банкнаас авсан байгаа. За энэ зээл ер нь бол би бас урд нь ч гэсэн та бүхэнд хэлж ирсэн 2016 оны төсвийг батлахад тодорхой хэмжээний зээл авах эрхийг бол их хурлаас засгийн газар авдаг. Энэ бол аль ч улсад байдаг л зүйл. Энэ эрхийнхаа дагуу энэ хүрээндээ өөрөөр хэлбэл өрийн таазан дотроо их хурлаас зөвшөөрөгдсөн энэ таазан дотроо багтаагаад зээл авах эрхийн засгийн газарт байдаг. Үнцээс гарах эрхийн засгийн газарт байдаг. Энэний дагуу хийгдсэн ажил байгаа. Зүгээр $250 сая зээлийг бол зорилго нь бол төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор аваагүй. Төсвийн алдагдал нөхөх ийм ажлууд бол хийгдэхгүй байгаа. Энэ зээлэр бол бид нар дотоодын өндөр хүүтэй бондоо буцааж дахин санхүүжилт хийнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөр бол ерөөс огт нэмэгдэхгүй. Маш өндөр хүүтэй дотоодынхоо бондыг лавж ийн гэсэн үг. Бага хүүтэй гадны мөнгөөр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ ерөөсөө өр маань 3.1 хэдэн их найд 2 их найдын дотоод өр байгаа шүү дээ. Энэ сүүлийн нэлээд олон жил төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодд бид нар бонд гаргаж энэ төсвийн алдагдлыг нөхдөг байсан. Энэ нь өөрөө үнэхээр бас тоо бол 3 их найд гэдэг бол том тоо шүү дээ. Энэ дотоодын өр бол замбраага алдсан байсан гэж хэлэх болно л доо. Энэ өөрөө тэгээд 15-6 сүүлд бол бараг 17% болох шахуу ийм зүйл ажиглагдсан учраас бид энийг бол чөлөөлөх ийм бодлого барьж байна. 1 тэрбум $10 3 өөр газраас зээлэхээр тохиролцсон бөгөөд ойрын 10 хоногийн хугацаанд дахин 2 өөр газраас манай зах зээлд $750 сая орж ирэх юм гэдгийг хэвлэлүүдэд онцолж байна. 1 тэрбум $10 төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зарцуулбал төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон засгийн газрын үрийн хязгаарыг давна гэж байна. За тиймээс өмнө тавьсан өрөө дахин санхүүжүүлэхэд зээлсэн мөнгөнийхөө дийлэнхийг зарцуулна гэж сангийн амныхан тайлбарлаж байгаа юм.